За 17 дугаар хорооныхоо иргэд сонгогчид та бүгдтэй энэ сайхан намрын нэг налгар өдрийн мэндийг өсгөргөе. Өнөөдөр би журмын анд нөхөр өөрийн найз Отгон Үлзгийнхээ сонгуулийн сурчлагаанд бас ирж түүний талаар үг хэлэх гэж чадах их туйлын баяртай байна. Отгон Үлзгийн хоёр нөхөрлөд 10 жил болсон байна. Нам улс төрийн ажил, төрийн ажилд хамтар зүтгэдэг, гар нийлдэг маш олон ажлуудыг бол хамтар шийдэж исэн. Тэгээд товчхон 2-3 коммент хэлмээр байгаа. Нэгдүгürt энэ залуу бол иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй залуу. Яагаад тэгж хэлж ийм нэхэр иргэдийг төлөөлөх үүрэг хүлээгээгүй байхдаа иргэдийнхээ өмнөөс дуу хоолойгоо илэрхийлж өөрийн сайн дураар газрын төлөө, олон нийтийн төлөө тэмцэжсэн залуу юм аа. Тухайн үед би сонгон хайрхан дүүргийн ардс намын эрхлэх газрын дараагаар ажиллаж исэн. Бид хамтдаа маш олон шудраг зүйлийн төлөө тэмцэжсэн. Тэрний нэг жишээ бол энэ талбай. Мөн энэ талд байгаа хөл бөмбөгийн талбайг та бүхэн мэдж байгаа. Сонгон хайрхан дүүрэгт байгаа ганцхан хөл бөмбөгийн талбай. Энэ талбай дээр барилга барих гээд газрын зөвшөөрөл нүртэл гарцсан байсан. Энийг боловч залуучуудаа хөл бөмбөгийн талбайг авч үлдэхин төлөө бид бас хамтдаа тэмцэжсэн юм аа. Тэгээд төсөв суулгаж өнөөдрийн энэ хөл бөмбөгийн талбай бүтчихсэн юм. Дээрээс нь хүүхдийн парк гэж Монголд хотод байгаа ганцхан хүүхдийн паркын газрыг тал бүрээс нь компаниуд мэрээд аваад дуусчихсэн. Хүүхдийн парк авраа гэдэг хөдөлгөөнийг бид бас хамтдаа эхлүүлж энэ шудраг осны төлөө тэмцэжсэн юм а. Тийм учраас Отгон Үлзий маань бол иргэдийнхээ төлөө сэтгэлтэй залуу юм шүү гэдгийг хэлж байгаа. За бас нэг зүйлийг хэлье. Энэ бол шудраг залуу. Ардсан нам дотор намыг шинжлэх хөдөлгөөн гэж байдаг. Залуучууд дуу хоолойгоо илэрхийлдэг. Ер нь ганц ардсан нам гэлтгүй бүх намуудад улс төрийн намуудад шинжил хэрэгтэй байгаа. Нам бол энэ дотор бүгдсэн компаниудын эдийн засгийн бүлэглүүдээс салах ёстой. Энэний төлөө 2 жилийн өмнөөс бид хамтдаа ардсан намын шийдвэрлэлийн төлөө тэмцэж байгаамаа. Энэ үйл хэрэгт бол Отгон Үлзий маань манлайлан оролцож явдаг. Үүгээр юу хэлэх гэж юм гэхээр энэ хүн бол хэн нэгэн дарга зэргээр караан дууж, дэвтүүлж, төрийн албан тушаалаар явдаггүй залуу юм аа. Өөрийнхөө сэтгэл зүг, итгэл үнэмшээр явдаг ийм залуу юм шүү гэдгийг хэлмээр байгаа. Ямар ч дарга зэргийн өмнөөс зарчмын шаардлага тавьж чаддаг, шудраг хүний төлөө дуу хоолойгоо байнга илэрхийлдэг залуу шүү. Тийм учраас та бүгд итгэж болно. Дээрээс нь энэ хүн бол нөхөрлөлтөө өмж, шудраг, олонний төлөө сэтгэлтэй ийм залуу. Адуунд хинтэй хамт явахаа бол хамгийн түрүүнд Отгон Үлзийтэй хамт явнаа. Энэ бол итгэл даах хүний сайн нөхөр юм аа. Гэр бүлийн сайн өрхийн тэргүүн ийм залуу байгаа шүү. Тийм учраас та бүгд маань Отгон Үлзийг маань дэмжиж сонгож өгөөрэй. Энэ хүн энэ орны төлөө олон зүйлийг хийнэ гэдэгт багт итгэлтэй байна. Баярлалаа.